жоохон тодорхой хариулмаар байна энэ дээр. Жишээлбэл би одоо сангийн сайд энэ дээр нэг хариулт өгөөч. За таны хэлдгээр татвараа төлөхгүй ингээд элдв арга сарга хийгээд бусдад шилжүүлээд заллиад байвал энэ бол хулгай мэдээж энийг төлөвлөх ёстой л да. А гэхдээ энэ өөрөө үндсэн хуулийн тэр 16-14 заасан хин нэгэн гин буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүн хамаатан саданд халдааж хэрэглэж болохгүй гэсэн заалт байгаад байгаа. Тэгэхээр үндсэн хуулиа өөрчлөх үү? Эсвэл энэ үндсэн хуулийн заалтаа энэ зөрчилдөхгүй байгаа мó гэдэг дээр би бас тодорхой хариулт авах гээд байна л да. Энэ чинь бас асуудал шүү дээ. Тэгэхээр энийг бид нар яах юм? Энэ дээр би хилцүүлгийн үеэр бас хүмүүсээс нэлээд асуудал гарч ирснийг мэдх юм байна. Тэгээ энэ дээр нэг тодорхой хариулт өгөөч. Би яг тэгж асуусан. Хоёр дахь нь сая ламжууч бас ингээд ойлгомжгүй тайлбарлаад байл л да би. Хилцүүлгийн үед энэ дээр маш их хүмүүс маргаан дагуулсан шүү дээ. 30-аас 100% гэдэг бол дэндүү хүн читгэл байгаад байна. Яг ямар шалтгаантайгаа татвараас зогцсон юм татвар төлөхгүй байгаа үндслүүд нь юунаас болж байгаа гэдгийг тэгээд энэ За ажлын хэсэг зогчрол 81-р микрофон. За татврын ерөнхий газрын татврын орлогын газрын дарга зохицуулалт оюун чим гишүүний асуултанд хариулъя. За манай одоо байгаа хууль эрх зүйн орчны хүрээнд өртөө татвар төлөгч өрөө төлөлгүйгээр татан буугдах, өрөө төлөлгүйгээр шүүх хяналтын шатанд татврын маргаан үүсэхийн хувцад өөрт байсан хөрөнгийг харилцан хамааралтай этгээдтэй үнэгүй буюу хит баг үнээр шилжүүлж татврын үр төлөхөөс зайлсхийх бол тохиолдол нэлээд байгаа. За одоогоор бол бид нар дээр байгаа тооцоогоор бас нэг 100 гаруй тэрбум төгрөгийн татврын өрийг бол бид нэр одоо байгаа хууль эрх зүйн хүрээнд авч чадахгүй байна. Тэгээд олон улсын туршлагыг ингээд судлаад үзэхээр татврын үр төлөхөөс зайлсхийж татврын өрөө харилцан хамааралтай этгээдтэй юм уу эсвэл хамтран үйл ажиллагаа эрхэлдэг хүндээ юм уу шилжүүлсэн байгах юм бол нөгөө хөрөнгийг үнэгүй юм уу хит баг үнээр шилжүүлэн авсан этгээдэд нөгөө татварлагчийн үүргийг хариуцуулах зохицуултыг бол энэ хуулийн төсөлд оруулж ирсэн байгаамаа. За энэ дээр бол энэ нэгдүгээр шударга Тэр үндсэн хуулийн заалттай зөрчилж байгаа нөгөө тэрийг тодорхой хэлж өгөөч гэж асууад байна л да. 81-р микрофон. За үндсэн хуулийн талаас авч үзэх юм бол үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5-ын 3 дээр өмчлөгчийн эрхийг зөвхөн хууль заасан үндслээр хязгаарлаж болно гэж байгаа. Тэгэхээр энэ юу гэж бид нар ойлгож байгаа вэ гэхээр татврын ерөнхий хуульд энэ өмчлөгчдээр үнэгүй болон татвараас зайлсхийх гэмт хэргийн улмаас нөгөө нөхөртөө давуу тал олгосон бол давуу тал авсан этгээдээс нь бол хуулиар нөгөө хоёр дахь үүргээ хүлээлгэж авч болох юмаа гэдэг байдлаар бол тусгасан байгаа. За улсын хурлын гишүүн